Булган аймгийн Могд сумын нутаг Уватын цагаан нуурын устдаа шавартай хэмээх газар их насны хүү шавар балчигт гүн шигдэж хүч тамираа бүр бараад үхэхэд ойрхон болсон байж нутгийн хідэн залуус нийлж татаад гаргах найдвар алга. Тэгтэл лувсан жамбаа аврах шогшсоор ирэв. Өвгөн аврагад гүүний дэргэд хідэн мод дэвсүүлв. Тэгээд тэрбээр завлан сууж гүүний сүүлнээс хоёр гараараа барин нааш цайс холхиулан татаж байснаа гинэт хүчтэй угсраад иргдээр гарган хайчихв. Түүнийг харж байсан залуучууд хийд имэйл толгой цэгсрэн шагшив. Авраг яваад өглөө. Залуучуудын нэг нь "За бид хэд гүүгч барсангүй. Харин энэ цүнхэлд хон хийгээд хідүүлэх хүчээ үзье" гэлээ. Түүний саналыг бусдад дэмжиж ёсоор болгов. Ингээд нөгөө хонио нэг нэгээр татаж гаргах гээд дийлсэнгүй. Харин хоёроо татаж байж арай чамаа гаргажээ. Энэ нь хоньны үсэнд усыг шингэж хүндэрсэнтэй холбоотой байж болох авч лувсан жамбаа авраг өтөлж өвгөрсөн үедээч бэр хүчээрээ жирийн хит хитэн залуучуудтай энэ тэнцвүүз байсныг харуулж байна. Энэхүү болсон явдлыг тэнд байсан залуусын нэг Дамдын Сүрэнгай хүүдээ ярьсныг бүх судлаач Батсуух бүх сонинд бичжээ. Монгол үндэсний бүх хурдан морийг багтаасан 400 гаруй зураг тайлбар намтартай Дэв Монгол гэрэл зургийн цомог номын сүүлийн захиалгуудаа авч байна. Холбогдох утас 72 30 тэгтэг 39.